1189 онд их тунх жирийн л өдөр Жамуухын дүү морь хариулж явж байва. Ямар сайхан өдөр вэ? Маал маань өвлийг өнтөд авлаа. Ах минь том өдөртөгч боллоо. Сайхан байна. Юу вэ? Өрөөхгүй яасан удаатгаа бэ чи. Мачи. Өвн хөх гэж л байсан штэ. Энэ үйл явдал нь Жамуухт нэг муу, нэг сайн зүйл дагуулсан явдал болсон ёо. Чингисийн эсрэг байлдах нь нэг шалтгаан гарсан. Харин муу тал нь нэг зэрэгээ алдсан. Биш. Дүүг алдсан юм байна. Жамуухын дүүг Тэмүүжингийн албатууд алснаар Жамуух Тэмүүжин хоёрын дасгалыг хэлсэн. Жамуух дайрах бэлтгэлээ хурдан базааж үүнийг нь Чингис хаан мэдж байсан. Тиймээс Чингис хаан цэргүүдээ аван ухтаж дайрахаа шийдсэн. Эхлээд тулаан болох газар руу мэдээлэл авахулахаар албатуудаа явуулсан. Бас нэг юм хэлэхэд түүхэн Чингис хааны цэргийн ухаан үнэхээр агуу байсан. Гэтэл энэ дайнд Жамуух түүнээс нэг алхмын юм байсан юм да. Чингис хаан эхлээд Жамуухын цэргүүдийг отч байсан ба нөгөө явсан хоёр спаийн мэдээлэл өгөхөд харин Жамуухаас л санаатай гарчтэй амар хурдан хариу үйлдэл үзүүлж байгаа юм чи. Зарим зэрэгээ хөөхөн хойноос хэвлсэн. Тэгэл урд нөгөө хэд нь алдчих байхад хойно симээрхэн зүгтчих. Жамуухыг хүлээлтгүй Чингис ч гэсэн өмнөөс холдох гэж хөөхөн явж байгаад замдаа зэвийн сумд оногдсон ч азар аим гарсан ёо. Пиц. Маргааш олцны хүмүүсээс Чингис хаанаас өчигдрийн тулаанд миний морины хүзүүг хэн онж гэмтэй? Хэн бэ? Би. Манч яг харамстай ондог байхгүй юу? Гэхдээ уулын хүзүүг чинь л онсон доо. Морь бишээ. За. Чи надад таалагдж байна. Манайд ор зэвэ. Юу зэвэ? Би биш штэ. Явъя зэвэ. Зөөж. Мөн энэ үед Жамуухын заван зангаас болж бутарсан Жадраа аймгийнхан Чингис нэгдэхээр ирлээ. Тийм ээ, Чингис хаан байна штэ. Чи хэн бэ? Яах гэж ирсэн? Яах гэж вэ гэвэл зүгээр л танад орд юм уу? Аав тусалдаг байсан шиг надад олж байгаа нь аз шүү. Жамуухтай ихийн тулаан талбал хоёулаа тал нутгийг бүхэлдэн захирч аз жаргалтай байна. Ганц удаад цуг байлцтай юу гэж одоо? Өөрхөн шүү. Таач өөрхөн юм да. Ван хаан Чингисээс салж Жамуухтай нийлэн Чингисийг буцгсан юм. Үүний дараа Чингис 3000 хүрэхгүй зэрэгтэй үлдсэн ба 1196 онд тулааны дараа Балжин нуурын хаваар хорогдож байсан юм. За тэгээ Тэмүүжин ч бууж өгөх гэж мэдх юм штэ. Зүрхтэй нутагт очиод бүр хүчээв амар нэмэгдүүлээд. Ийм бодлоосон баг. Вэз. Энэ Чингис байгаа гэсэн яваад үзье да. Үгүй эн чи юу? 1201 оны ихэр Чингис хаан хамаг хүмүүсээ аваад Жамуухыг болгож авахаар замдаа гарсан юм. Би 5 жил хүчээ нэмэн хүлээлээ. Одоо цаг нь ирсэн. Би Жамуухыг байлдан ялах болно. Гэтэ эхлээд бууж өгнө. Тийм ээ. Чингисийн цэрэг эхлээд ялгцсан дүр үзүүлэн Жамуухын цэргүүдэд бууж өгч зогтнаа. Харин Чингис хааны төлснөөр шөнө нь очиж буулгах санаатай байсан юм. Бид Тэмүүжин нэг удаа ялж болсон шүү дээ. Дахиад ялахад юу болохгүй гэж. Мөн хөрөг тэнгэр биднийг хивээж байна. Тийм ээ. Дайраад бэлдсэн арган чирэгжиж Жамуухи ялсан үгүй ер нь ялсан юм уу ялагдсан юм уу? Маш амархан байлаа. Гарын жилээж гарсангүй. Гэтэ би тултаа хүчтэй. Тэ зүгтцсэн. Тийм л дээ. Гэтэ хамаагүй. Ялтвал ялал. Тийм ээ. Энэ тулааны дараа Жамух голын хөвөнд цэргүүттэйгээ цуг амарч байсан ба Чингис хаан шөнөөр өргөтөн дайрснаар Монголын хаан ширээний төвчл төгсгөлтөө өрсөн. Юу вэ? Хэн бэ? Туслаарай. Ийхүү Жамух Тэмүүжин хоёрын нөхрийн хуваар хийсэн сүүлчийн уулзалт. Нэг тэнгэр хоёрын нар үж болохгүй шүү дээ. Тэгэхээр нам өхөнөө. За тийё. Нэр багт халууцад өгөх гээд өгч. Үгүй ийм авах нь яаж үгүй болохгүй гэсэн байхгүй мó тий? Чингис хааны талааны дараа хамаг цэрэг баялгуудыг авсан бас тийч байтал. Чингис хаан албан ёсоор Монгол 206 бүх Монголын нэгдэх хаан болсон. Мань хүмүүр хаан болгоо шууд л худалдааг дэмжиж тэгснээ шинэ төрлийн систем бий болгоод ерөөдөө бараг л ажилласан. Бүр урлагч тавьсан.
Гэхдээ нэг бол биш. Одоо жинхэнэ Азийн зээжиндээ Монгол улс төрлөө. Тэр одоо юу гэж war time. Монгол улс дахин манцнаар хурш усууд нэлээд дургүй байсан. Эдгээрийн нийгэм мэдээж тангууд болсон. Монголчуудад түүхийн үед харилцааны үед маш муу. Гэхдээ л амар сугайсан. Чингис хаан 1250 онд тангуудтай байлдахдаа өөрийн болон дайсныхаа онцлогийг маш сайн дооцолсон. Монгол улс тангуудаас илүү мөртэй, харин тангууд цайцтай. Тэгээс давхлах юм уу? Чингис хаан тангууд улсыг ер нь вар мат мэтэл харсан юм шиг. Нэг төсөөрийн газартай тулдах туршлага, хоёр тангуудтай тулж эд баялагийг авах. Гуравт Чингис хаан ойрсон тоглоод болцорсон. Биш нэг алдарт ойрсон төхөөрөмжөө хийх сэтэл авсан. Монголчууд тангуудын эсрэг хийх тулаан дайрах, хүлээх, буцах, дайрах, хүлээх, буцах, дайрах, хүлээх, буцах гэх байдлаар өрнөдөг байлаа. Чингис хаан тангуудтай байлдсан Алтан улстай шууд холбоотой. Нэгд Алтан улсыг эсрэг байлдахад дуршлагаар ах, хоёрд юу гэхээр Алтан улстай зөв холбоо тогтоолохгүй байлаа. Бас тангуудад зүргээл дурх. Тэ амар дурх. Чингис хаан тангуудтай байсан дайнда яаж цайз бэхэлтийн эсрэг тулдахад маш сайн суралцсан. Гэхдээ нэг ч удаагүй дээ. Сүүл рүүгээ бараг дасаад, уйдаад тэгээд хэлсэн штэ. Варама. Ой, би энэ ганцаар байна. Намайг бариарай. Бариул бариж чадахгүй бол анаа жацад сарайлаад үлд. Нүү багаати. Хайчгүй. Наача хайш авчуу. Surprise. Yeah, GG. Харвачд хоёр игнэ болж хувааг. Эхний игнэ нь харваад дуусгаад хоёр дахь игнэ нь харавдаг. Энэ дайсандаа ямар ч боломж олгодгүй байсан. Тийм л болохоор монголчууд загзаад талбайд сайн байлдаг гэсэн. Мөн тангуудыг бууж өгөхөд үргэлжсэн дайралт бол монголчуудын тангууд улсын нийслэл шингчийн бүх талаас нь бүсэлтэнд оруулж удаан хугацааны турш байсан ба усан давтуулны хэмээн айлан сөрдүүлс. Тийж болоход өдөр бууж өгсөн. Гэхдээ худлаа л та. Чингис хаан тангуудыг бүрэн эзэлж чадаагүй ч заавал яах. Ялд бол ялцтай. Бас тангуудын данаас хамгийн том хэрвээ гэдэг асуултууд гарч ирдэг. Хэрв баруун эсхийг нь эзлээгүй байсан бол Алтан улстай ихтэй мөн 20 зөнтэй аль салын дай өгцөл хамааралтай. За дэрж яах. Парти. Тангууд улсыг байлдан дагуулсан хайчаар байлын давуу талтай болсон ба. Алтан улс руу дайрахад амар болсон. Монголчууд Алтан улсаас талах даавуу гих чухал зүйлсээ худалдаа авдаг байсан ба. Энэ ч Алтан улсын чухал худалдааны орлогын үүсвэр байсан. Юу нэг үгэж энэ үед л бид Made in China-гаас хамааралтай байсан байж тээ. Чингис хааны өдрийн бодол нь Алтан улсыг яаж сүнөөх вэ гэдэг л бодож байсан. Because үг дэцэг нь алж байсан, дурд нь ясааж байсан, эцэст нь юу ч утсан бэ гэхээр Алтан улс нь 20 сая орчим хүн амтай 5 сая орчим зэрэгтэй. Харин Монгол улс 250 мянган зэрэгтэй. Алтан улс олон дооны хотуудаас бүрддэг байсан тул хүч нь олон хэсэгт багтдагсан. Ерхдөө суур адилтай. Чингис хааны талаанд ямар ч боцолтгүй давшиг төлөвт орсон. Юу гэсэн үг вэ гэхээр за тэгэхээр хүчтэй мэд авсаа. Монголчууд дайраад ирсэн байна. Хөөе. Энэ сард ирэх байх гинэ. Бэлтгэлтэй байж байя. Хөөе. Яав. Тэр юу вэ? Юу ч биш байл. Яаж бооч хүлээд Чингис хааны үндсэн цайз хэлэх арга нь хотуудыг нь бүсэж гачигт оруулах байсан. Удны унсыг нь хааж эсвэл бохирдуулснаа гачигт ордог. Хотын ард иргэдэн сүүлдээ бүр тамилдаж унаж бууж өг тал руу ханддаг. Өнөөдөр энэ жигтгэд Алтан улсын хөрш сүн улстай манайхан найрамдсан. Энд монголчууд хүчний хувьд дутуу байсан ба Чингис хаан сүн улстай ерөөхдөө нэгдэхээс аргагүй байсан. Conversation би танаас гэж бодоо юм. Танаа хаан ч манай хагас ч өрөхгүй шүү дээ. Тэгвэл та нарын уухан манайхны хагас ч өрөхгүй шүү дээ. Тийм л дээ. Монгол улс Алтан улстай хэлсэн тань Монгол цэргийн бүтцээс их хамаарсан. Монгол цэрэг нь авто системээс тогтдог ба цэргүүд нь өөрсдөө хоолнос авч явдаг тул маш уртаа давших боломжийг олгож байсан юм да. Энэ дайны чухал дулаануудыг Зевс Үбэтэй гэх хоёр жанжид өдөртөн явуулсан ба мэдээж Германигаас тагтай ашиглахгүй яах вэ? Үлээд дайраад тултан дараа нь ялгцсан дүр үзүүлээ зогтоод дайсны зэргүүд дурамшаад өгдөг. Харин Зевс Үбэдийн зэргүүд нэг тогтсон газар бэлдээ түлээж явахгүй яах юм? Гэр хүйтэн Зевс Үбэд хоёр хүлээж байсан газараасаа гарч ирнэ.
Нэг тал нь хойдолд нь очино, нөгөө тал нь урдталд нь очино. Ингэж бүсэж явснаар хоёр талаас нь нэгэн зэрэг дайрах боломж олддгоо. Голтойгоо алтан улсын цэргүүд ямар ч нөхцөл байдалгүй хядуулж байсан юм. Энэ дулаануудын ачаар Бээжинд бараг тулсан ба алтан улс ч гэсэн амар их хохирол авсан. Бүр амар. Монголчууд алтан улсын бэлтгийг нэг нэгээр нь устгасаар Бээжин хотод бараг л толж ирсэн. Энэ үед алтан улс хүчээ нэгтгэн хүлээж байсан ч монголчууд үүнийг мэдсэн ба нэг арга шийдсэн. Олсны хүмүүстэй удаа гаргаад явах. Ингэснээр сэргүүд нь архаас татгалзах. Эсвэл дайрахад чицүү болгож байгаа. Come on man. Бабага шиг л та. Би чадахгүй. Тэр чинь манай улсын иргэн шүү дээ. Байж та. Юу вэ? Хатан байж юу? Мач. Монголчууд алтан улстай хийх сүүлийн тулаанда бас л адилаар ашигласан. Хүний тоо зөөн тул эхлээд дайснаа харуулах боломж өгөхгүй. Тэгснээ өөрсдөө бүр амар харна. Амар. Юу гэхээр дайснууд ирэх үе эхний морин игнэ харав. Харин дараа нь хоёр дахь морин игнэ харуулж эхэлнэ. Тэгэхээр нөгөө тал нь үнийг дайрч чадахгүй. Тэгээд үүнийхээ дараа бүсэлж аваад дуусгадаг. Typical Mongolia тагт гэсэн. Ийхүү алтан улсын эсрэг хандж чухал тулаандаа ялж бүрэн эзлэе гэсэн чи би чадлаа. Одоо Бээжин л эзэлжүүд би төвшөөгөө авч алтан улсыг бүрэн эзлэе. Хант би үгүй. Сүм устаа нээж алтан улс руу хийсэн 5 жилийн дайны төсөөлийг яг сайхтай явах гэж байгаа. Монгол цэргүүдийн нөө талбар дарахад яах найрамтаас өөр аргахгүйсэн. Ингээд цэргүүдийн донд талбар дарахснаар алтан улсыг бүрэн эзэлж чадалгүй найрамт үлдсэн. Чингис хаан тэр өдөр шүжигөө байсан гэсэн. Нэр Чингис хаан эхлээд тангуудаа бараг эзэлсэн. Харин дараа нь алтан улсыг бас л бараг эзэлсэн. Харин энэ удаа харайтаа. Гэвч энэ удаад юу гэхээр хөшөө авралтын биш харин газар нутагчин шуусан байсан. Дахиад тай. Алтан улстай хэлсэн дайны дараа монголчууд хайратаа шууд дайрсан. Харин нөгөө талаас нь Хорезм гэх тэр үеийнхаа бас л том улс дайрсан. 2 жилийн дайны дараа Монгол Хорезм гэдэг улс шууд хилдэг байсан. Ерөнхийдөө юу гэхээр хайратааны газар нутаг дээр. Гэтэ байж та буцъя. Хар хитаа улс нь монголчуудын өмнөх монголчууд байсан. Чингис хааны үүсгэсэн их монгол улсаас өмнө Монголын газар нутагт байсан 200 жилийн түүхтэй улс байсан. Бараг л хамаатнууд сул дорой байсан хар хитааныг Чингис хаан шууд л дайсан. Яг л хүүхэд Майк Тайсонтэй зодтолж байгаа юм шиг. Тулаанууд нь бүр ийм болж байсан. Манайхаа бидний тоо бараг ойролцоо шууд тулалтыг. За бөөж өглөө. Зүг хүртэл тулаандаа биш өөр газар байсан гээл бод. Үүнээс цааш юу байгаа бол хэр удан бол хэн байгаа бол. Ой. Энэ хиний хүүхэд бэ? Ээж аваа хэн бэ? Рэп концертын дээр чихээ нээж явна гинэ. Ээж аваа хат дэгд пэц аваа юм бэ?